Ингээд Монголын эзэнт гүрэн байгууллагад Хорезмын хаан тулсыг тангадыг нөлөөнд оруулж цаашлаад Хорезмын хаан тулсыг байлдан дагуулснаар торгоны зам яг одоо гүн холбогдох энэ одоо эзэнт гүрэн болох тэр амбиц нь эхэлж байгаа юм л да. За ингээд 150 гаруй жил 150 орчим жил ер нь Монголын эзэнт гүрэн бол хар тэнгисээс за бүрээ цаашлуулаад адиатын тэнгисээс номхон далайн энэ өргөд нутгийг захирч ирсэн. За энэ дээр бол монголчууд худалдаа энэ торгоны замын ач холбогдлыг бол маш сайн ойлгосон учраас энийг одоо торгоны замыг худалдааг идэвхжүүлэх, хөхүүлэн дэмжих, дээрээс нь бас их нээлттэй хандж ирсэн. Дээрээс нь аюулгүй байдлыг худалдаачтай аюулгүй байдлыг хангах. Тийм учраас зарим төвчд одоо энэ Питер Франкенбан хүртэл бичсэн байлээ л да. Ер нь торгоны замын одоо хөгжлийн нэг онцгой үе бол Монголын эзэнт гүрний үе. Худалдаа 8 бол үнэхээр одоо хөгжиж цэцгэлж байсан. Энийг дагаад зөвхөн худалдаа 8 биш. Одоо соёл, орны одоо маш олон ололтууд торгоны замаар дамжиж өөрөнд төрсэн. Монголчуудын бас өөрсдийнх нь соёл хүртэл Европт хүртэл нөлөө үзүүлж одоо бас эзэн хааны жишээл Английн эзэн хааны рейцерад хүртэл одоо Монголын одоо тийм татар клоth гэж нэрлэж байгаа. Татар даавууг хүртэл хэрэгэлдэг болсон. Тэгээд эдгээртээ бас рейцерийн тулаан гэж болдог шүү дээ. Урт сэлэмтэй тийм тулааны үеэр бол монголчуудыг дүрсэлсэн тийм одоо маск өмсөж тэр тулаанд ордог байсан гэх мэт. Тэгэхээр монголчуудын одоо байлдан дагуултаас ихтэй монголчуудын соёлын тэр төрөлд Британий арлууд хүртэл хүрч ирсэн. Тийм бас нөлөө ихтэй авч ирсэн гэдэг. За ингээд монголчууд худалдааг хөхүүлэн дэмжсэн соёл за маш олон шилэн ухааны ололтууд дулуужин дайр тий энэ бүх зүйл бол Европчуудад хүрсэн. Дээрээс нь одоо халуун нөгөө тансаг үнэртэн шаазан эдлэл тор бүс бараа за одоо ангийн ус зүгийн бал одоо хөдөлж болох юм л байна. Бүх юм бол одоо ингээд худалдаа бол маш эрчимтэй өгсөн. Ямар сандаа нөгөө 13 настай охин шуудаа дөрвөн алт үрээд торгоны замын нэг цахаас нөгөө зах хүртэл явхад бол ямар асуудал үүсдэг.